Это ой. No, don't push it too much. Ooh, I knew it. Okay. Адреналинх 80% минут татлаг байна. Сахар маань харьцангуй байгаагаа юм байна. Чихэрлэг болохоор нэг л тийм сэжигтэй санагдаад байдаг гэсэн байхгүй юу? Сайн байцгаана уу. За чи миний телевиз суугта давтай морил шинэ бичлэгтэй давтай морил. Тэгэхээр өнөөдрийн дугаар дээр та нартай нэгэн сонирхолтой туршилтыг танилцуулах болно. За энэ ямар туршилт вэ гэхээр манай найз залуу бит хоёр энэ глюкометр буюу одоо цусны дах сахарын хэмжээ хэмждэг юм төхөөрөмж авсан. Тэгээд одоо өөрсдийнхөө өдөр тутамдаа иддэг хоол хүнснүүд маань бит хоёрын биед одоо хэрхэн нөлөөлж байгаа. Ялангуяа одоо цусны дах сахарын хэмжээнд маань хэрхэн нөлөөлж байгааг бит хоёр яг шалгахаар шийдээд энэхүү одоо төхөөрөмжийг худалдаж авсан байгаа. За эхний ээлжинд бит хоёр ерөөхдөө өөрсдийнхөө эрүүл гэж тооцдог хоол хүнснүүдийг шалгахаар шийдсэн. Яагаад тэгэхээр бит хоёр ерөөхдөө эрүүл хооллохыг айгүй хичээдэг хүмүүс байхгүй юу. Тэгээ яг цаана ихтэй ерөөхдөө фаст фуд буюу түргэн хоол идэн ингээд гим ингээд одоо хөл алдчихад байдгаас бусдаар болвол дийлэнхтэй эрүүл хооллох гэж хичээдэг хүмүүс учраас ямар ч өөрсдөө өдөр тутамдаа иддэг хоолнуудаа эхлээд шалгая гэж бодсон байгаа. За тэгэхээр энэ туршилт маань маш сонирхолтой байх болоо гэж бодож байна. Тэгэхээр бүгдээрээ бит хоёрын яг иддэг эдгээр эрүүл хоол яг үнэхээр эрүүл бөгөөд бит хоёрын цусны дах сахарын хэмжээг одоо савлуулахгүй зүгээр хэвийн хэмжээнд нь одоо доктортой байлгаж чадж гин үгүй юу гэдэг бүгдээрээ энэ бичлэгээс үздэцгээе. За туршилт руугаа орохоос өмнө би та нартай одоо цусны дах сахарын хэмжээг ямар хэмжээг нь эрүүл гэж үзээд ямар хэмжээг нь аюултай гэж үзэх юм бэ гэдэг талаар товчхон мэдээлэл хүргэе. За энд би хүснэгтийг нь оруулъя. Энэ хүснэгт бол юунээр үндэслэлсэн бэ гэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээлэлээр үндэслэлсэн юм тоонууд байгаа. За тэгэхээр нийтдээ хүмүүсээ бол 3 үндсэн одоо бүлэгт хуваачсан байгаа. Эхнийх нь нормал буюу энгийн эрүүл хүмүүс, хоёрдугаарх нь болохоор одоо чихрийн шижин өвчнгийн урдл үе дээр явж байгаа хүмүүс, гуравдугаарх нь чихрийн шижинтэй хүмүүс гэсэн юм 3 үндсэн ангилалд хувааж байгаа юм. За адренометрийн хувьд бол харьцангуй одоо ужиг өвчин гэх юм уу эсвэл чихрийн шижин гэх мэтчлэн өвчин байхгүй эрүүл категорид ороод явж байгаа учраас хамгийн ихний бага нь буюу нормал гэсэн категорийн тоонуудыг баримтлаад явна гэсэн үг. За fasting blood sugar level гэдэг хамгийн ихний бага нь бол өглөөдөө бидний үлэн байх үеийн цусны дах сахарын хэмжээ гэсэн. Энэ үед цусны дах сахарын хэмжээ 70-аас 100 хооронд байх юм бол энэ бол эрүүл энгийн гэж тооцогдох нэ. За дараагийнх нь болохоор яг хоол эзсний дараа бол 170-аас 200 байх юм бол мөн хоол эзнээс 2 цагийн дараа 140-оос бага байх юм бол эрүүл бөгөөд энгийн гэдэг категорид ороод явна гэсэн. За тэгэхээр одоо хэдүүлээ ямар тоон сайн, ямар тоон муу юм гэдэг талаар ерөнхий хантай болчлаа гэсэн. За одоо бүгдээрээ туршилт руугаа орцгоё. And now. Okay. Now, don't touch the floor. Okay. It didn't hurt. Nice. Good job, Adriana. Ooh, I knew it. Okay. Адреналинх 80% минут татлаг байна. Сахар маань харьцангуй байгаагаа юм байна. Зя өглөөний цай маань 2 өндөг. Жохон пандор тэгээд хушиг самар. За bon appétit. За нэг алин мэдэх чинь алин мэдэхгүй болохгүй нэ. За бид хоёр өглөөний цагаа ууснаас хойш 2 цаг өнгөрсөн байна. Okay. За одоо бүгдээрээ харцгаая. Яг үндгэн дээрээ биш энэ хажуу талдаа хатгахаар айгу бага өгддөг гэж шүү. Зя. Йой. Okay. Oh, wow, only 5. Пүх 90 байсан 90 болсон байна. За одоо бүгдээрээ минийхээ үзцгээе. You? Зя. Вау, зя. 92 гинэ. Минийх чинь shit минийх чинь 71 байсан. Тэгсэн чинь 92. It's normal, don't be so. 92 гэхэр чинь 20-оор ихсэн гэсэн үг байхгүй. Аргагүй би уусаа алин болон самар идсэн адренатай харьцуулахад за. Хайсэ. Зя адренагийн өдрийн хоол одоо 2 цагийн дараа дахиад хэмжнэ.
За өдрийн хоол идсэн сош 2 цугсан байна. Хэд усан байх нь харцгаая бүгдээрээ. Миний бодлоор 3 л идсэн болохоор serious. Be a good boy. За харъя. Миний бодлоор л 100 хэдтэй I guess it would be around 100 something. 100 хэдтэй байх болов уу гэж бодож байна. 3 л идсэн болохоор. I told you. За дөнгөж сая жимээс ороод ирсэн 40 минут алхсан. Өглөөний цайгаа уугаагүй үлэн байгаа. Одоо өглөөний цайгаа уухаас өмнө юугаа хэмжээтгэе. Сахар хэмжээтгэе. Гэхдээ гүйсэн болохоор юу ээж магадгүй нөлөөсөн байж магадгүй. Төв. It hurt. No, don't push it too much. Don't push it too much. Don't touch the blood. Окей. За одоо юм байна. Одоо өглөөний цайгаа ууцгаая. You sure? Санаас нэрээ энэ тестлдэг энэ strips нь шүү дээ. 50 ширхэгтэй 35 евро гэж байна. Нэлээд үнэтэй байд юм байна. Тэгээд яг энэ уг нь хэд хэдэн төрөл байсан. Гэхдээ энэ Counter Next гэдэг энэ төрлийн машиндаа тохирдог зөвхөн энэ гинэ. 35 евро. Юу н хөөрхөн нэлээд үнэтэй байд юм байна. За бичлэгийг дундаар та нартаа дуулгах маш гоё мэдээ байна. Миний бичлэгийг өнөөдөр анх удаага үзэж байгаа хүмүүс маань байвал миний одоо channel-ийн нэр болох Chimney Tele гэдэг нэрээр маань гадарлаж иж магадгүй. Миний хувьд бол Италид одоо 2 дугаар курстэй суралцж байгаа одоо мастерын зэргийн оюутан байгаа. Тэгээд анх жил хагасын өмнөөс эхлээд Италид одоо суралцахад ийм гоё боломжууд биднэрт нээлттэй байдаг юм байна гэдэг санааг илүү олон хүмүүст хүргэх гэж энэ мэдээллийг илүү олон хүмүүст одоо түгээх зорилгоор Италид сурахтай холбоотой бичлэгүүдийг YouTube сувгууд дээр хийгээд эхэлжсэн. За тэгээд тэр үеэс эхлээд одоо Италид сурах талаар сонирхож байгаа хүмүүс чатаараа, фэйсбүүкээрээ ч юм уу одоо ингээд зөвлөгөө өгж явж байгаа. За энэ мэдээллийг ерөнхийдөө илүү цогц бөгөөд системтэйгээр хүмүүст хүргэсэн нь илүү үр өгөөжтэй, дээрээс нь илүү олон хүнд хүрэх боломжтой байна гэж ойлгоод өөрийнхөө Италид сурах алхамжилсан заварчилгаатай онлайн сургалтаа хийхээр шийдсэн. За тэгээд маш олон сар энэхүү сургалтын дээр ажилласны эцэст энэхүү сургалт маань одоо та нарт маань хүрэхэд бэлэн болсон байгаа. За агуулгын хувьд одоо Италид сурах талаар дөнгөж сонирхоод эхэлж байгаа хаанаас нэхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст зориулсан одоо Италийн талаар ерөнхий мэдээлэл, Италийн сургалтын систем, сургуультаа хэрхэн бүртгүүлэх үү, хаанаас одоо мэдээлэл олох уу гэх мэтчлэн ийм мэдээлэлээс өсвөлээд одоо Италид удахгүй оюутан болоод ирж байгаа хүмүүстээ зориулсан буюу одоо ирээд байраа яаж олох уу, оршин суух үнэлгээ яаж авах уу, цаашдаа тэтгэлгээ яаж сунгах уу, яавал тэтгэлгээ алдах уу гэх мэтчлэн ийм агаас яа хүртэл бүх мэдээлэлд багтсан байгаа. За тэгээд сургалтаа 8 сарын 18-ыг дуустал буюу энэ 7 хоногийг дуустал би 40% хямдруулсан байгаа. Яагаад тэгэхээр энэ сургалт маань ер нь цаашдаа агуулгын хувьд баяжаад мэдээлүүд нь шинжлэгдээд ингээд илүү үн цэнтэй болоод явах учраас анхны суралцагч нартаа энэ хөнгөлтэй үнээр одоо бүртгүүлэх боломжийг олгохоор шийдсэн. За одоо бүгдээрээ өглөөнийхөө цайг ууцгаая. Энийг бол би ерөнхийдөө нэг 7 хоногт хамгийн багадаа 2-3 удаа өглөөдөө иддэг. Заримдаа бас орой хоолн дээр идчихдэг. За би одоо яаж хийдгийг нь та бүдэд харуулъя. Тэгэхээр Greek yogurt дотор нь чаавар хийгээд баг зэрэг 5 минут орчим дэвтээсэн байгаа чаавар. Тэгээд энэ Greek yogurt нэг ойролцоогоор 150 орчим грамм болов гэж бодож байна. Ийм Greek yogurt-тэй 2% та. Тэгээд нэмэлт сахаргүй ийм Greek yogurt байна. 2% тослагтай шүү. За тэгээд энд бол миний дотор нь хийж иддэг. Би ер нь йогуртыг дандаа ингээд дотор нь юм хийж идэх дуртай. За хөлдөөсөн луван үрээд ингээд хөлдөөчхөр бас айгүй амар байдаг. За тэгэнгүүт энд болохоор бас үрсэн улаан манжин байна. Энэ улаан манжин болохоор за би та бүдэд харуулъя. Ийм улаан манжин ашигласан. Энэ ингээд бэлэн шууд идэхэд тохиромжтой. Улаан манжин бол Италид бас би айгүй хийддэг байсан. Энд бас зөндөө байлаа. Энийг бол үрээд хийсэн байна. За энэ болохоор coconut flakes буюу за энэ байна. Coconut-ийн одоо юм хатаасан coconut гэж хэлэх юм байна да, тийм ээ. Нэг иймэрхүү хэмжээтэйгээр хийсэн байна. Тэгээд нэг 4-5 ширхэг ийм хушиг самар энийг ингээд жижиглээд хийчин. За одоо бүгдээрээ энийгээ ийшээгээ хийгээд дээрэс нь cinnamon-ийн нунтаг хийж өгнө. За одоо бүгднийг сайхан холиотгоо. За ингээд сайхан бүгднийг хольж хутгаад ийм юм болж гин гоёгаан өнгөтэй.
Монголд тахад би нөгөө сайн гэд йогурт байдаг штэ. Тэрний яг юм улаан манжин луун таг нэг хийддэг байсан баггүй. Гэхдээ яг нэлээд жихэрлэг болохоор нэг амар бас баян идэж чаддгүй байсан. Тэгээд энэ дэрснийхаа дараа нэг тэрийг идмээр санагдаад тэгснэг нь нэр улаан манжин луунгаа ингээд үрээд өөрөө арай чихэр бахтаагаар идчихэж болох юм байна штэ гэж бодоод гэж сэтгээд тэгээд ингээд ийм сайхан жанхуугаа өөрөө хийдэг болсон байгаа. За түрүүн таад харсан ш нэмээ энэ дотор орсон орч найрлагууд нь бол бүгдээрээ ер нь нэг юм эрүүл гэдэг категорид орж байгаа улаан манжин, луун, чавар, одоо йогурт, cinnamon гэл те бүгдээрээ ийм эслэгтэй, уурагтай одоо бүх хэрэгтэй шим тэжээлүүдийг агуулсан байх ёстой миний тоцоолоор. Тийм болохоор ер нь би айгу санаа зовхгүй айгу хийддэг байсан. Өдөртөө ер нь заримдаа 2 удаа идчихдэг, заримдаа 1 удаа иддэг. Бүр одоо заримдаа бол 7 хоногт 2-3 удаа иддэг байсан. За тэгэхээр яг үнэндээ бодит хэрэг дээрээ энэ одоо миний идэд байгаа зүйл маань надад яг эрүүл байж чадчихна уугүй юу гэдгийг бүгдээрээ одоо 2 цагийн дараа одоо цусндаа сахарынхаа хэмжээг үзээд бүгдээрээ харцгаая. Өглөө бол түрүүнд бол 77 байсан. Одоо хэд болсон байх нь бүгдээрээ 2 цагийн дараа харцгаая. Зэ адренагийн хийсэн өглөөний цай 2 өндөг. Тэгэд энэ гахамах панчата буюу тийм гахамах. Mentioned that in the past every time I ate this I had a little stomachache. Yeah. Ингээд ерөнхийдөө өглөөний цаандаа ер нь дандаа энэ гахааны мах иддэг байсан. Гэхдээ яг сүүлийн үед бол яг гахааны мах идсний дараа нэг юм гидсэн эвгүй өргөд байдаг болчихсон учраас яг үнэхээр гахааны маханд асуудал байна уугүй юу гэдэг бид хоёр өнөөдөр туснадах сахарын хэмжээг нь шалгаж үзье гэж бодож байгаа. За. Bon appetito. So 2 цаг өнгөрсөн байна. За одоо эхлээд адренаг хэмжицгээе. Do it. Окей, харуулъя. Where. Яй! Oh, yeah. What do you expect? What do you think? More than 100. Should be 110. Wow! So, Disappointed. pancetta is not the So disappointed. I wanted to say not the one that you were suspecting, right? Okay, so гахамах бол тэгэхээр адренагийн хувьд гахамах адренагийн хувьд бол инсулиныг өсгöd байгаа юм бол байхгүй мэнаа. За одоо бүгдээрээ намайг үзцгээе. Миний адрена намайг нөгөө өглөөний таргаа идэхээр эн чинь бүр арай л их сахартай юм шүү чи ингээд өдөр болгоо идэж болж байгаа мó гэдээ байнга тэгээд байдаг байхгүй. Яагаад тэгэхээр улаан манжин болохоор нэлээд сахартай, луун бас сахартай гэдэг болохоор наа чиний инсулиныг бүр амар өсгөж байгаа хахтай гэд байдаг. Тэгэхээр одоо бүгдээрээ яг одоо харцгаая. Didn't hurt. Өцөг ашгүй те. I guess it should be around 90 something. 90 байгаа олоо гэж бодож байна. Enough baby. Let me see. Does this even work? 98. Тэгэхээр ер нь бол I think we're doing something. өглөөний идээд исэн йогурт нөгөө нэг тарг маань бол ер нь бол fine зүгээр гэсэн үг гэж бодож байна. Гэтэ яг нэг юм байна шүү дээ. Би болохоор өглөөнийхөө цайныхаа араас ер нь өглөөний цайн дээр нэлээд их мэддэг байхгүй. Араас нь тэгээд нөгөө шошоор хийсэн бичээнээ идээд яг эрүүл орцтой юмнуудаа араас нь ингээд баг багаар идээд идэг. Айгүй их снак хийдэг. Амны 6 иддэг. Тийм болохоор яг саяны 2 цагийн хугацаанд би юу ч идэггүй болохоор магадгүй нэг их гараг байж магадгүй. За ямар ч 77-аас 88 гэдэг бол nice. Одоо ямар ч исэн баталгаа нотлогоотойгоор өглөөний идчихсэн таргаа өглөөний цайнд уухад л асуудал байхгүй байна. Магадгүй оройн хоолнд ирээч итгэж юу нь асуудал байхгүй байна. Nice. За өдрийн хоолны нэрээ битээр хулууны зутан шүл энэ луун бас жоохон орсон байгаа. За тэгээд өмнө нь хийсэн дахианы махан котлетын дээрээ баг зэргийн бэслэг тавиад идэж байна. За би хоёрыг идэнэ, адрена 3-ыг идэнэ. Ингээд bon appetito. За 2 цаг өнгөрсөн байна. Одоо 2 цаг 10 минут, 16 минут юу нь өнгөрсөн байгаа юм. За одоо бүгдээрээ хэмжицгээе. За 87 байна. Тэгэхээр ерөөхдөө гайгүй гэсэн үг. Ер нь бараг л миний цусндах сахарын хэмжээнд өөрчлөлт ер нь ороогүй гэсэн үг. Тэгэхээр котлет болон юу маань бол юу вэ? Хулууны зутушрал бол ер нь super fine байсан гэсэн үг байна.
За одоо биш үү те би энэ түрүүнд өөрийнхөө хийсэн заримгийг гэдэг чинь энэ дотор болохоор грек йогурт орсон байгаа. За би жорыг нь ерөөхдөө энд ингээд оруулчих. За энд дээрэс нь би яг энэ заримгийг арай өөр аргаар хийж исэн бичлэг байгаа. Тэрийг энд оруулчих таад мань сонирхол үзээрэй. Энэ заримд бол бас л яг адилхан дандаа эрүүл орцнууд орсон байгаа. Тэм учраас яг чихэрлэг юм гэх юм бол зөвхөн банан болон нэрс байгаа. Тэм болохоор бүгдээрээ яг үнэхээр эрүүл байна уу үгүй юу? Миний одоо сахарыг ихсэж гин үгүй юу гэдгийг нь бүгдээрээ харцгаая. 2 цагийн дараа харцгаая. Энэ бол нэг ойролцоогоор нэг заримны хэмжээтэй 100 г орчим юм болов уу гэж бодож байна. За тэгээд nice. Яг ингээд гоё хөлдөөсөн чинь агай гоё болчих чардаа. Зя. Nice. Үнэхээр гоё юмстай. Зарим худалдаж авч идсний оронд энэ бол амар гоё байдаг. За бүгдээрээ ингээд 2 цагийн дараа уулзцгаая. За тэгэхээр та би харсанчлан зарим бас тэмч муу биш байж таарлаа. 94 гэхээр бас нэлээд харьцангуй миний хүлээлт төсөл гайгүй байна. Тэгэхээр яг хөө мэдээж арай жоохон ихсэн яагаад тэгэхээр банантай байсан учраас сахар байгаа гэсэн үг. Тэгвэл миний бодсон харьцангуй гайгүй байна. Ер нь nice болж байна. Тэгээ бичлэгээ энэ хүртэл нь үзсэн танд маш их баярлалаа. Тэгээд одоо ерөнхийдөө саний туршилтуудаа базаад хэлэхэд бит хоёрын одоо эрүүл гэж тооцож исэн хоол хүнсүүд бол ер нь харьцангуй эрүүл бөгөөд бит хоёрын цусан дах сахарын хэмжээнд айгүй бага нөлөөлж исэн. Тэгээд энийг мэдэх бодол үнэхээр гоё байсан. Яагаад гэхээр бид тэр ерөөхдөө эрүүл хоолж байгаа гэдгийг мэддэг байсан ч гэсэн яг зарим хоолнууд болоод одоо жишээлбэл таараг, зайрмаг гэх мэтчлэн зүйлс бол юм чихэрлэг болохоор нэг л юм сэжигтэй санагдаад байдаг гэсэн байхгүй. Гэтэл энэ туршилтын тусламжтайгаар одоо бид хоёр ерөөхдөө санаа зовхгүй эдгээр хоол хүнснүүдээ өдөр тутамдаа хэрэглээд явхад асуудалгүй гэж ойлгосон. За тэгээд бид хоёр эрүүл хоолтосоо одоо ихсэн. Тэгэхээр та нар маань ямар хоол хүнсийг одоо туршилж үзүүлмээр байна. Тэгэхээр доор комент хэсэгт бас үлдээгээрэй. Ерөнхийдөө бид хоёр цаашдаа жимс дээрэс нь түргэн хоолнууд гэх мэтчлэн бидний дийлэнхтэй иддэг, дээрэс нь жоохон буруу ойлголттой явдаг юм төрлийн сонирхолтой хоол хүнсүүдээр бас туршилт хий гэж бодож байгаа. За тэгээд нэг зүйлийг анхааруулхад бидний идж байгаа хоол хүнс ерөнхийдөө хүн болгоны цусан дах сахарын хэмжээнд яг ижилхэн нөлөөлнө гэж бол байхгүй. Яагаад тэгэхээр одоо тухайн хүний нас эрүүл мэндийн байдал, хэр дасгал хөдөлгөөн хийдэг гэх мэтчлэн маш олон хүчин зүйлсээс хамаарат бидний цусан дах сахарын хэмжээнд янз бүрээр нөлөөлж байгаа. Тэгэхээр бид тэрийг энэхүү хийж байгаа туршилтууд, бичлэгүүд бол яг та нартай санаа өгөх зорилгоор хийж байгаа бичлэгүүд байгаа юм шүү. Тэрнээс биш одоо надад яг ингэж нөлөөлөө гэд яг танд яг адилхан нөлөөлнө гэсэн юм бол байхгүй. Тэгэхээр энийг та нар маань маш сайн анхаараарай. За тэгээд энэ бичлэг маань сонирхолтой байсан гэж найдаж байна. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол subscribe товчийг дараарай. Дээрээс нь Instagram хуудасанд оруулж миний вебсайт энд байрших болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.